ард түмнээс сонгогдсон одоо бүх одоо намын те одоо ард түмнээс сонгогдсон тэр төлөөлөгч нарын бүрдүүлбэрийг одоо удирдах байгаа чиглүүлэгч хүн байхгүй. Тэгэхээр тэр хүн аль нэг намын дарга байх нь ерөөсө зохимжгүй. Яг ингээд нөгөө намтайгаа харьцаж байгаа юм шиг харьцаад байгаа байхгүй юу? А зөв нь бол эндээс хуулиндаа ч гэсэн тийм шүү дээ. Улсын хурлын даргаыг улсын хурлаас сонгоно гэж хинч үж болно. Нэрээ дэвшүүлээд тэн дээр санал хураагаад сонгогдох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр манайд нэг юм уламжлалт юм явагдаад байгаа юм. Тэгэхээр би бол улсын хурлын дарга бол аль нэг намын дарга байх ёсгүй гэж бодож байгаа. А бүр цаашлаад хуулиндаа бид ийм өөрчлөлт хийх зүгээр намаас жил жилээрээ удирддаг ч юм уу тий хугацаа тогтоочоод тэгээд явчвал төлөөллүүд нь удирддаг байж болно. А дээрэс нь улсын хурлын даргын энэ өндөр сентийг бас болоор авах. Одоо чинь төрийн 3 өндөрлөгийн нэг байх ямар шаардлага байна тэр хүн. Зөвхөн хурал одоо даргалагч штэ. Энэ их том хамгаалт мамгаалт бол би хэрэггүй л гэж бодож байгаа. Тийм л бодолтой байна. Тийм учраас бүлгийнхаа шийдвэртэй нэг байгаа. За өмнө нь амар эсвэлэн даргаыг юу байхад улсын хурлын дарга байхад мань хүн нөгөө нэг намын даргад өрсөлдсөн шүү дээ. Тэгэхэд манай нам бас нэг шаардлага тавьсан байхгүй. Та намын даргад өрсөлдөж байгаа хүн учраас та их хурлыг одоо удирдах юугүй боломжгүй. Бид нар таныг удирдуулахгүй гэдэг. Бол тэгээд болгон төвийг гişүү удирж дараа нь төвдөрж гişүү удирдчихсэн. Жишээ намын бүлэг зарчим биш уус төржээд байгаа юм шиг. Одоо улсын хурлын дарга учрлыг их хурлын даргаар сонгогдоход зөвхөн гэрэл дарга хүртэл өөрөө тэмцсэн байдаг шүү. Тухайн үе яг нөгөө учрал дарга бол нөгөө намын дарга болсноос 5 хоногийн дараа их хурлын яг Аркс намын бүлгийн нийт 19 гишүүн дэмжижсэн. Үүний донд таны нэр үү? Тийм. Одоо бид нар чи хууль өргөн болсон байна шүү. Яг энэ улсын хурлын даргыг намын дарга удирдахгүй юм байна гэдэг хуулиа бид өргөн барьчаад одоо тэр хуулийнхаа араас бид нар ажиллаж байгаа байхгүй юу? А тухайн үед бол биднэрт ямар нөхцөл байдал үйлчилж ийсэн бэ гэхээр та нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Засгийн газар огцорсон, улсын хурлын дарга огцруулсан, нэг дор тэгээд дээрэс нь одоо үндсэн хуулийн шийдвэр гарцсан. Тэр үед улс төр Монголын төр доктортой байдал хэрэгтэй байсан. Гэтэ бид нар хэлжсэн шүү дээ. Докторын дарга бол хэлжсэн. Тэмүүжин гişүү хэлжсэн. Тэгвэл бид нар конопын дарж улсын хурлыг даргатай болгосон. Засгийн газрыг ч гэсэн тэгээд өөрсдөө нь орж ирснээр л явуулж байгаа шүү дээ. А одоо бол намаас хуулиа өргөн барьсан байхгүй юу? Энэ хуулийг. Тэгэхээр одоо бид нар тэр хуулийнхаа ажиллагаанд л явагдаж байна гэсэн үг. Үлийн шийдвэр ер нь одтой шийдвэр одоо одтой шийдвэр. Гуравтай. Ерөнхийдөө одоо ингээд энэ улс төрийн үйл явцыг хараад арчсан намынхан ер нь ардын намын харуулж бутарсан асуудал дээр оюутны талд шударчлаа гэдэг яриа гараад. Яхара оюутны талд шудардаг. Юу гэсэн юм? Тийм улс төрийн өрөөнд нэмээд байна л та. Хин тэгж ярьдаг. Тэдний бүлэгтээ нэгдэд байгаа юм юу ч байхгүй шүү. Бид нар зарчмынхаа л асуудлыг тавьж байгаа. Хуулиа өргөн барьцсан ойлгож байна уу? Албан ёсны хурлын гишүүд хуулиа өргөн барьсан, хуулиа батлуулалтын төлөх ажлаа агцаа хийж